Хөл хорой та нарын хувийн санхүүгийн удирдлагад нөлөөлсөн үү? Жогон сонио асуулт асуучлаа. Мэдээж нөлөөсөн л байж таараа. Яг миний хувьд ч гэсэндээ бас нөлөөсөн. Яг зөвхөн хувь хүний ч гэлтэхгүй, яг байгууллагууд, бизнес эрхлэгчдийн хувийн санхүүгийн тооцоолол мөнгө урсгалт ч гэсэндээ сөрөг нөлөөг бол энэ үзүүлсэн л байж таараа. Миний хувьд ч гэсэндээ бас тодорхой хэмжээний нөлөөллүүдийг бол үзүүллээ. Тэгэхээр энэ удаагийн видеоор би та нартай 12 дугаар сарын төсвийн төсөөлөл болоод 11 дугаар сарын гүйцэтгэлээ бол хуваалцах гэж байна. Хэрвээ миний ийм төрлийн видеонуудыг огт үзэж байгаагүй бол сайн уу намайг Ану гэдэг. Би мөнгө удирдын цувралаар бол өөрийн хувийн санхүүгийн удирдлагын талаар иймэрхүү сар бүрийн төсвийн видеонуудыг хийдгийн дээр мөнгө удирдахад зориулсан бас бусад сэдвийн видеонуудыг ч гэсэн хийж байдаг байгаа. Хэрвээ сонирхсан видеонууд байх юм бол видеоноор тайлбар хэсэгт бас заримыг нь холбож өгсөн байгаа шүү. Тэгэхээр сүүлийн хэдэн сарын турш би мөнгө удирдах 50-15-5-ын дүрмийг бол дагаж мөрдөж ирсэн. Хэрвээ энэ дүрмийн тухай мэдэхгүй бол би видеон дээр тайлбар хэсэгт болоод видеон дээр карт хэсэгт болоод видеон дээр тайлбар хэсэгт энэ арга барилын талаар дэлгэрэнгүй мэдээллийг бол оруулсан байгаа. Тэгэхээр энэ арга барилыг нэвтрүүлж гисэнс хойш 11-р сарынхаа орлого зарлагаа яаж ийм төсвийн видеонд багцалдаг вэ гэдэгт маань харахгүй өөрчлөлт орсон. Өнгөрсөн 10-р сараас эхлээд би ийм төрлийн видеон дээр яаж багцалдгаа бол өөрчилж байсан байгаа шүү дээ. Тэгэхээр 50.5-аараа эхлээд орлогын хуваарлалтаа 11 дугаар сард олсон нийт орлогын дүнг нь нэгтгсэн дүнгээр наваад үзэх юм бол миний 10 дугаар сарын дүнтэй бол харьцуулахад огцон буурсан. Хэрвээ 11 сарын 9-нд нийтэлсэн миний видеог бол үзчихсэн бол миний яг ажил эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдалд өөрчлөлт орсон гэдгийг та нар мэдсэн баг. Тэгэхээр угаасаа 11 дугаар сард бол миний орлого талдаа бол буурна гэдгийг бол угаасаа мэдэж байсан. 50-15-5-ын дүрмээ ерөнхийд нь бол баримталсан. Гэхдээ өнгөрсөн сарын тухайд миний би нийт орлогын хон 62.6%-тай тэнцэх хэмжээг бол зардалт, мөн түншлэн орлогын 40.6%-тай дүүцэх хэмжээг бол хуримтлалтаа, харин 16%-тай дүүцэх хэмжээг хадгаламж руугаа бол төвлөрүүлсэн байгаа юм. Тэгэхээр энэ хувьдыг нийлүүлээд аваад үзэх юм бол нийт орлогын өнгөрсөн 11 дугаар сард олсон нийт орлогын маань 119.2%-тай дүүцэх хэмжээний мөнгөн урсгалтайгаар өнгөрсөн сарыг үджээ гэсэн үг. Тэгэхээр үлдсэн илүү гарч ирж байгаа бараг 20% нь надад өмнөх саруудаас хуримтлагдсан байсан cash reserve гэх юм уу мөнгөний нөөц дээрээс гарчтэй гэж тайлбарлаж болохоор байна. Тэгэхээр зардал руугаа оръё. Зардлын нийт дүнг аваад үзэх юм бол яхааргүй урд өмнөх саруудаас огцон өссөн. Хэрвээ миний өмнөх сарын төсвийн тухай видеог үзэж байсан болвол би хэмжээний сургалтын төлбөрийн буцаан төлөлт бол хийх шаардлагатай болсон. Тийм болохоор яг боловсролын зардал маань 11 сард бол огцон өснө гэж таамаглаж байсан дагуу угаасаа өсөд гараад ирлээ. Үүний 41.1%-ийг бол боловсролын зардал, 17.7%-ийг орон сууц болоод түнт холбогдож байгаа зардал, үүн дотор моргэж орж байгаа ипотекийн зээл. За 16.4%-ийг бол хоол хүнсний зардал, 7.1%-ийг өөрийгөө хайрлая гэж нэрлэдэг ийм ангиллалын зардал бол бүрдүүлсэн. За 6.4%-ийг татвар шимтгэлд, 2.4%-ийг шууданд, за 1.9%-ийг техник програм хангамжид, 1.4%-ийг харилцаа холбоо, харин 1.6%-ийг тээвэрт, 5.2%-ийг бусад зардлууд бол бүрдүүлж байжээ. Яг гинтийн сангийн тухай видеон дээр хэлж байсанчлан бид нар хуримтлалыг баян болох гэж биш харин эрхчлөөтэй байхын тулд үүсгэдэг гэдгийг би яг тэр мөчөд өөрөө яг мэдэрсэн. Энэ шилжүүлгийг яг хийснийхаа дараа яг сургалтын төлбөрийн үлдэгдлийг яг тэр дорн шилжүүлжээл имэйлээр шилжүүлчлээ гэж бичснийхаа дараа бол өөрөө айгу тийм гэдэг тийм амар тэмчлэлт эрхчлөөтэй мэдрэмж авсан. Зүгээр хуваалцахад нэг заримдаа тийм амар тодорхойгүй жоохон ойлгомжгүй сонсогдож байж магадгүй. Гэхдээ ямар ч тач яг хуримтлалт үүсгэж байгаагийнхаа үр шимийг яг энэ асуудал дээр би яг энэ зүйл дээр яг өнгөрсөн сард яг үзлээ. Айгу гоё тийм эрхчлөөтэй мэдрэмж бол авдаг юм байлээ. Хоол хүнсний зардлаа нийт зардлын хувь хэмжээгээр аваад үзэх юм бол 16.4%. Тэгэхээр нэлээд өндөр зардалтай байсан сарын 16.4% гэхээр бас миний хүсчихсэн хэмжээнд бол байгаагүй. Би уг нь айгүй эвтэйхэн яг юм зорилт хэмжээнд яг бариад явж исэн байхгүй юу. Тэгсэн чинь гинэт яг миний кофенууд дуусаад яг би кофе капсул ашигладгийн нөгөө капсултай кофе уудаг. Тэгэхээр яг хөөсрүүлсэн сүйтэй кофего хэрхэн бэлдэх тухай гэдэг видеон дээр би кофе машина танилцуулж байсан шүү. Видеоны дээр карт хэсэгт болоод видеоны доор тайлбар хэсэгт тэр видеогоо холбочих. Тэгэхээр яг хөл хороонд орцсон чинь би яг үндсэн өөрийнхөө кофенийхоо капсулуудыг авч чадахгүй болоод яг ингээд
гинэт жоохон паникнд орж ирсэн ээ. Яг худалдаж авах олноор авах боломж гарч ирэнгүүт PT-р дорн хизээч өмнө нь байгаагүйгээр тэггүй олон тоогоор кофе капсул худалдаад авцсан чи яг миний хоол хүнсний зардал бол энэ сард огцом өссөн. Гэхдээ энэ нь зөвхөн энэ сар зарцуулах биш дараагийн одоо хэдэн сар чинь кофегоо уух юм. Тэгэхээр тэрэндээ одоо ирээдүйдээ хөрөнгө оруулсан зардал гэж үзээд би эндээ жоохон арай тайвширч байгаа. Нэмээд хөл хориотой холбоотой бас зарим бас бус юмнууд олж авах боломж гарч ирэнгүүт бас авцсан. Тэрийг юу гэж ойлгох нь вэ? За тэгээ бусд нь гэж явж яснаа техник хангамж, програм хангамж дээр бол нийт зардлын бараг 2%-ийг бол бүрдүүлж исэн дээр юу харьяалагдаж байна вэ гэхээр би та нартай нэг юм хуваалцах гэсэн. Сая би Microsoft-ийн одоо програм хангамжууд байгаа шүү дээ. Office-ийн програм хангамжууд байгаад байдаг. Word, Excel, PowerPoint, OneNote өөрөө байдаг үлээ дээ. Тэднийг багтаасны subscription үйлчилгээг худалдаж авлаа л да. Microsoft 365 гэдэг нөгөө яг юм subscription үйлчилгээ. Microsoft 365 personal гэдэг нэг үйлчилгээ ганцхан авч ашиглах боломжтой үйлчилгээг авсангүй харин Microsoft 365 Family гэдэг 6 хүртэлх хүн ашиглах боломжтой үйлчилгээг сонгосон. Тэгэхээр personalтай харьцуулахад энэ нь ердөө одоо 33 орчим хувиар бол өндөр үнэтэй байсан. Гэхдээ үнэ нь өсгсөний дээр би дахиад өөрөөсөө гадна дахиад тусдаа 4 хүнтэй хуваагаад энэ үйлчилгээг авчихсан байхгүй. Тийм болохоор нэг хүнд ногдох одоо өртгөх нь бол багасаад ирж байгаа юм. Тэгэхээр хэрвээ иймэрхүү одоо яг төлбөртэй програм хангамжаа зохиогч эрхтэйгээр ашиглая гэж шийдэд орж ирсэн бол яг ийм байдлаар авч үзвэл айгүй эвтэйхэн юм байлаа шүү. Microsoft 365 Family гэдэг. Тэгэхээр яг энэ family-ийнхаа админ би өөрөө тэгээ бусад хүмүүстэй зүгээр Instagram-аар хувааж авах хүн байна уу гэж бичээд тэгээд угаасаа хамгийн түрүүнд холбогдсон хүмүүсийг нэмээд групп үсгэж байгаа. тэрийг хуваарлцсан. Тэгэхээр бусад хувь хүмүүсийн дата өгдлийг одоо аюулгүй байдлыг хамгаалаад тавьсан байгаа учраас энэ нэг эвтэйхэн зохицуулт болчих шиг боллоо. За зардлын хувьд багсаад үүсгэхэд бол ийм байна. Тэгэхээр 12 дугаар сар яах вэ гэдгийг хүндий. 12 дугаар сар миний жоохон нэг цухалдаад байгаа нэг юм байгаа л да. Юу вэ гэхээр хэрвээ миний гар дээр авдаг цалин хідвэ гэдэг видеог үзчихсэн бол буюу за нийгмийн даатгалын шимтгэл хувь хүний орлогын албан татварт биднэрт юу н хичээн төрөө төлдөг вэ гэдгийг тайлбарлаж өгсөн видео бол байдаг. Би тэрийг видеоны дээр карт хэсэгт болоод видеоны доор тайлбар хэсэгт холбочих юм. Тэрэн дээр хөндөж байсанчлан бид нар нийгмийн даатгалын шимтгэлд ингээд нэг багцаар нь төлбөр төлөхдөө дотор нь бол ажилгүйдлийн даатгал гэдэг нэг хэсэг бол тэр дотор байдаг. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын шимтгэл төлөөд явж исэн бол ажилгүй болсон цагт одоо ажил өөрийн одоо компаниас байгууллагаас халагдсан ч бай өөрийн хүслээр гарсан ч бай ямар ч байсан ажилгүй болсон л тохиолдолд тодорхой хугацаанд өөрийнхөө цалингаас тодорхой хувь хэмжээгээр авдаг байсан цалингаас тодорхой хувь хэмжээгээр ажилгүйдлийн тэтгэмж гэж одоо буцааж одоо нийгмийн даатгалын сангаас мөнгө авах тийм зохицуулт байдаг. Тэтгэмж авах зохицуулт бол байдаг. Миний хувьд яг ажлаасаа гарахдаа дараа нь бас яг энэ яг нэгэнт нийгмийн даатгалаа бараг 8 жил төлсөн юм чинь би энийхээ үр шимийг бол эдлэндээ гэж бодож бүр занаж хэдийгээр дараагийнх нь ажилд ороход бол ойрхон цаг хугацаа байж магадгүй ч гэсэндээ тэгж бодож байсан. Гэхдээ нэг юм нь энэ тэтгэмжийг хүсэх одоо хүсэлтэй хамгийн сүүлийн хөдөлмөр эрхлэлтийн одоо хугацаа дууснаас хойш 14 хоногийн дотор өгөх ёстой байдаг байхгүй юу? Тэгэнгүүт яг тэгээд өгөх гээд байж тал хөл хорой тавиад үндсэндээ би яг энэ тэтгэмж хүсэх хугацаагаа бол алдчихж байгаа юм. Одоо хүсэх боломжгүй болчихж байгаа гэх юм уу. Гэхдээ магадгүй хөл хорой тогтоосон, карантин тогтоосон гэдэг иймэрхүү онцгой нөхцөл байдал үүссэн гэж үдээд энийг бас сонгож өгөх ч юм уу тиймэрхүү юм хийж магадгүй юм би мэдээж нийгмийн даатгалын одоо хилцтэй холбогдох юм ямар нэгэн байдлаар энийг бас тодруулж байгаад яах нь вэ гэдгийг бол олж мэднэ. Хэрвээ энийг сонирхож байгаа бол ер нь ажлуудын тэтгэмжийг хэрхэн хүсдэг вэ, яадаг вэ гэдгийг сонирхож байгаа бол бас энэ тусад нь энэ талаар бас видео хийж болохын ажлуудын тэтгэмж болоод ер нь нийгмийн даатгал шимтгэл төлжил байсан бол яаж өмнөхөө үр өгөөжийг бас хүртэх вэ гэдгийг хүндсэн видео эндээс бол гарч ирэх байх. Энийг хэрвээ бий болгох юм бол за тэгэхээр эндээс улбаалаад яах аргагүй яг тэндээс орж ирэх боломжтой байсан орлого бол тасалдана гэсэн. Хэрвээ одоо авч чадахгүй бол яг энэ онцгой нөхцөл байдал үүссэн ингэж үнэт хүндэтгэх шалтгаан гэж энийг үзэхгүй бол тэрний юм бол тасалдаж магадгүй юм а гэсэн. За тэгээ цаашлаад би бас яг дараагийн ажилдаа бол орохдоо нэг юм философи бас бодоод исэн юм а. Шинэ ажилд орохдоо ажлын эхний өдрийг би яг ажлын байран дээр байлгамаар байгаа байхгүй юм. Шууд юм зайнаас ажиллах ч юм уу, гэрээс ажиллах working from home гэдэг нөхцөлтэйгээр бол эхлүүлээ гэж хүсэхгүй л байна л да. Гэхдээ
нөхцөлд ямар байх нь би тэглээгээд одоо энд бол хаалттай байгаа гэсэн үг биш. Гэхдээ зүгээр тэгж бодож исэн. Гэхдээ шаардлагатай бол магадгүй он дуусал гоё сайхан амарсан ч яах втэ ч гэж бодох шиг. Гэтэ шийдвэр гараагүй байна, юу ч болоогүй байна. Хинтээ ч яриаггүй байна. Энэ талаар одоо энэ видеог суугаад ингээд бичиж байгаа үеийн байдлаар бол сайн мэдэхгүй байна. За 11 сарын видеон дээр дурдж байсанчлан гарах гэжсэн нэг зардал одоо чи энэ артлын энэ backdrop байгаа штэ юм. Видеоны чанар харагдах байдлыг дээшлүүлэх зорилгоор backdrop авъя гэж бодож ирсэн. 12 сарлуу бол хойшлуулсан. Гэхдээ тэр үед одоо хөл хорой уусаа бас тогтооно гэж бас бодоогүй байсан учраас бас ийм үед бас зардлаа нэмэх нь тийм ухаалаг шийдвэр биш гэж үзээд би ирэх сар руу хойшуулсан байсныг бол болохоор шийдсэн. Backdropтай хэрэг болчих юм бол одоо магадгүй энэ танарт харагдчихээн энэ миний гэрлийн унтраалга энэ минь харагдахгүй юм гоё өөрөөр өнгийн background одоо үсээ дээр нь гэрэл мэрэл тусгаад бас видео харагдах байдал бас гоё болж магадгүй юм да. Гэтэ тэр бол нэг тийм заав шаардлагатай зүйл биш гэж бодоод энийг хойшлуулъя гэж бодож чинь юу гэж бодож чинь авсан ч дээр юм уу? Сайн мэдэхгүй байна. Нэмээд харилцаа холбоо болоо шуудангийн зардал бол үүснэ. Харилцаа холбоон дээр би нөгөө iPad-анда зориулсан SIM-ний датаны төлбөр нэлээд би өөрөө мдээгүй байж байгаад огцом өндөр гаргачих шиг болно лээ. Тэрний төлбөрийг 12 сар төлөх учраас ямар гарах юм бэ? Яг сайн хэлж мэдэхгүй байна. Яг юу болох юм байгаа. Тийм байгаа. Дээрэс нь шуудангийн зардал бол үүснэ. Тээврийн зардал одоо угсаа ядаж 12 сарын 11-ний хүртэл гарахгүй байхаа гэж таамаглаж нэг одоогийн энэ видеог бичиж байгаа үед бол Улсын онцгой комиссоос хөл хоройг 12 сарын 11-ний хүртэл сунгацсан байгаа. Юм яаж өөрчлөгдөх нь. Тэгэхээр яг ийм сонин нөхцөл байдал үүссэн байгаа энэ үед өөр юугаа ч хэдүүлээ төлөвлөх вэ? Тэгэхээр ингээл хараал байж хаас юу болох нь вэ? Та нарын хувьд 11-р сар ямар байв? Ер нь хөл хорионд орсон нь яг та нарын хувийн санхүүгийн удирдлагад яаж нөлөөлөв? Эргээр нөлөөснө үү, сөргөөр нөлөөснө үү? Яг сөргөөр нөлөөлж байгаа нь илүү их байгаа байх л да. Гэтэ бас эргээр нөлөөсөн тохиолдол бас байж болно шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ? Тэр туршлагуудаасаа видеоны доор комментээр хуваалцаж та тэр айгу сонирхолтой байна. Дээрээс нь тулгамдсан альва бас бэрхшээл гарсан уу? Санхүүгийн ямар бэрхшээл үүссэн бэ? Түүнийгээ хэрхэн даван туулж байгаа вэ? Энэ удирдлагатаа бол ямар зохицуулт хийсэн бэ гэдгээ бас видеоны доор комментээр хуваалцаач. Цаашид иймэрхүү зохицуултууд бас ямар зохицуултууд хийж болох вэ гэдгийг бусаддаа ч гэсэндээ зөвлөөч. Эднийг нийлүүлээд би бас тусна видео хийсэн ч бас болохыг гэж бодлоо. Тэгэхээр 12 дугаар сарын маань төсвийн төсөөллийн хувь нэг иймэрхүү 11 дугаар сарын гүйцэтгэл маань нэг иймэрхүү байдалтай байлаа. Иймэрхүү видеогоор та нартай хуваалцсан. Сонирхолтой байсан гэж найдаа юутай ч жоохон бүдэг бадаг боловч одоогийн бидний нөгөө нэг unknown circumstances гэж хэлдэг. Яг юу гэж хэлэх нь мэдэгдэхгүй юм ойлгомжгүй байгаа нөхцөлд аль болох ойлгомжтой байхаар мэдж байгаа зүйлсүүдээ бол нэгтгээд энэ видеог бэлтгэлээ. Хамт байсанд баярлалаа. Таалагдсан бол лайк дараарай. Хэрвээ миний subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дарахаа мартваа. Дараагийн видеогоор томотгүй эргээд уулзъя. Хамт байсанд баярлалаа.